За байшин дээр дараад байшин итгэхгүй болсон ийм горимд хамгийн сүүлд файла хадгалж өгөөрэй. Тэгэхгүй бол саяны шиг юм жижигхэн болчоод хадгалагдаад байна. За зүүн дээд булангаас бодлого маань юу нэхэлж байхаар бодлого ингээ байршуулах нь зүйтэй. Ингээд сейвас хийгээд хадгалаад өгөөрэй гэж байна. За энд байгаа текст нь дандаа доошоогоо ийм илүү болцсон байгаа даахгүй юу? Энийг за би төгжээг нь гаргаад ингээ богино болгоод өгөө. Магадгүй богино болохгүй байвал нь энэ харагдцаа томруулж ягаад тэгээд ингээ богино болгох боломжтой байж магадгүй шүү бас. За тэгээ буцаагаад жижиг горимдоо ороод байшин дээрээ. Ер нь бол байшин дээр очиж байгаа л ердийн горим дээр очиод бичээд байна л гэдэг зүйлээ дандаа санах хэрэгтэй байгаа. За дараагийн нэг зүйл бол энэ бодлтыг дээш ингээд бодлогынхоо доороос ингээд зэрэгцүүлж бичмээр байна энэ доороос нь. За энэ тайлбарыг ингээд тодруулсан л байгаа юм л да. Гэтэ энэ тодруулсан нэг тийм сонин нэг цэг ч юм уу юу ч нэг л онцгүй юмар хийсэн байгаа даахгүй юу. Зөвхөн энийг яаж тодруулж болох вэ гэхээр за энэ нэг юм хайрцагсан юм байна л да. Энэндээ бүхлээр нь өнгө өгөөд цулгаан өнгөтэй байх боломжтой шүү дээ. Ингээд тэгээ цулгаан өнгөө энэ бичгнийхаа за энэ одоо бичгэн юм болов хараадах. Энэ чинь тэр нөгөө нэг юу байгаад байгаа байхгүй юу? Энэ толбоор ингэж будсан байхгүй юу? Одоо цэглэж будсан юм шиг байна. Энэ чинь хүний юм унших гэж хахад чинь саад болно гэхээс энийг тодруулж гой болгоод ялгаж харагдуулах юм ерөөсөө биш болчиход байгаа байхгүй юу? Саад болохоор хүрээ тавиад байна гэсэн. Тэгэхээр энэ хүрээ тавих гэдэг бол цулгаан өнгөтэй хүрээ тавиа. За тэгээд өнгөний сонголтоо бас бодож өгөөрэй. За тэгэхээр энэ хүрээгээ энэ бичгнийхаа нааталд цааталт нь гараа гэвэл бичгээ хамгийн нааталт нь гэдэг нэрэмб гэж байгаа шүү дээ. Тэгээ наан гаргах гээд тий. За дахиад бүр хамгийн наан гаргах гээд. За 3 цаг дээрээ дараад ирэмб хамгийн наан гаргах гээд ингэхээр одоо эн чинь манай цэнхэр дэвсгэрийнхаа нааталт ингээд гарах ийм боломжтой байгаа. За тэгээд энэ текст болон цаа арын фон хоёр дэх контраст өнгөнүүд байл зүгээр текстээ жоохон тийм тод өнгөөр авал зөвхөмжтэй байдгийг шүү. Ингээд тод өнгөөр. За тэгээд энийг устгаарай. За дараагийн хэлэх зүйл. За байшин дээрээ дарлаа стандарт горимлуугаа очлоо. За энэ Jojopra аппа бол оруулж ирсэн сайн байна. Гэхдээ энэ аппа доотлолт нь бодлтынхоо доотлолт одоо энэ дэлгэцээ ерөнхийдөө дээшлүүлээд бодолтоо доошоогоо унших зарчмаар явна гэж бодож ингээ бодолтынхоо доотлолт оруулаарай. За тэгээ энд байшин горим дээрээ дарж ээж аппа оруулж ирэхгүй бол текст болон энд бичсэн текст томьёоны чинь форматаас энэ үсгийн фонт, аппын үсгийн фонт чи хамаагүй жижигхэн болоод ингээд юу нь өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Горим чинь өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг байшин горим дээр байж байхдаа энэ аппа оруулж ирвэл зүв болно шүү. Одоо энэ харж байна уу? Одоо энэ оруулах гэдэг энэ текст хоёр чинь өөр харагдаад байгаа зү. Тэр энийг томруулдаг юм уу эсвэл жижигрүүлдэг горим дээр нь дарчаад оруулж ирэхээр энэ харьцаанууд нь алдагдаад байдаг юм аа гэдгийг анхаараарай. За тэгээд текстийн дэлгэцийн маань хэмжээ ер нь бол 900-600 байвал зүгээр шүү. Ийшээгээ урт нь 900 доошоогоо энэ өндөр нь 600 байх харагдц дээр тохируулж оруулаад тэгээд илүү гарсан зүйлийг энэ дөрөв тийшээ сумаараа гүйлгэж үзэх зориулттайгаар ингэж оруулж өгөөрэй. За ап дээр оруулсан зүйлийг харахаар за нэг хараадах юм. Ап дээр оруулсан зүйл бол ямар байх ёстой вэ гэхээр энэ функцийн томьёо бүхлээрээ багтаж харагдахуйц байхаар айлбар хэсгээ
нээж өгнө. Одоо энэ айлгуур хэсэгтэр зөвхөн B цэгийн координат харагдаж байгаа л хийцэн байна шүү дээ. Энийг ингээ хойшлуулад нөгөө оруулсан функц маань бүхлээрээ харагдаж байхаар оруулж өгнө. Тэгээ үлдсэн зайд нь геометр харагдаж байхаар оруулж өгнө. Тэгэхээр эн чинь хитрхи том оролцоо учраас нөгөө 600 харьцаг 900 гэдэг дэлгэцэн дотор маань багтахгүй том болчоод байна. За ийм засваруудыг хийгээд оруулмаар байна. За энэ тохиолдолд энэ нөгөө систем дэвштгэлийг энэ өөр нөгөө бодолтоос зураг болгоод оруулсан юм шиг байна. За яг одоогийн тохиолдолд бол энэ системийн хаалтыг бол энэ текст оруулах гэдэг гормоос нөгөө оруулах боломжгүй байгаа болохоор бас ингэж оруулаад шийдсэн байж магадгүй. За бодолтыг бол цэнхэр өнгөтэй юм шүү. За ийм зөвлөгөөнүүдийг нэг өгье доо.